Монгол Улсын төсөвтгчийн бүгд найрамдах ард улсын ардын чөлөөлөх армийн хамтарсан талын түнш 2026 байлдааны буудлага тактикийн хээрийн сургууль хамтарсан төлөвлөгөөний дагуу амжилттай явагджээ. Сургуулийн төлөвлөгөөний дагуу хоёр орны цэргийн албаагчид хамтарсан дадлагыг амжилттай явууллаа. Хамтарсан дадлагыг сургуулийн сэдэв зорилготой нийцүүлэн салбаруудын харилцан ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Хамтарсан дадлагын явцтай сургуулийн хоёр талын удирдагчид болох бригадын генерал Боён Дэлгэр, хушууч генерал Үү Юн Жунаар танилцж сургуулийн явц үр дүнгийн талаар санал солилцжээ. Сургуулийн хүрээнд бүгд найрамдах ард улсын цэргийн албаагчид орчин үеийн дэвшилтэт технологи ашигласан үзүүлэх тоглолтыг толилуулсан нь хоёр орны цэргийн албаагчид сонирхолтой хөтөлбөрийг олж чаджээ. Хордсон газрын орныг туулж хордсон техникийг ариутгал хийж татан гаргах, робот нохой алсын удирдлагатай нисэх төхөөрөмжөд цэргийн албаагч 3-ын хосолсон тактикийн ажиллагаа, эвдэрсэн байлдааны техникийг татан гаргах, засварлах, шаргацсан цэргийн албаагчдад эмнэлгийн тусламж үзүүлж алсын удирдлагатай техникээр татан гаргах зэрэг сэдвийн хүрээнд үзүүлэх тоглолтыг явуулжээ. Үзүүлэх сургуулийн төгсгөлд Монголын талын сургуулийн удирдагч бригадын генерал Боён Дэлгэр, бүгд найрамдах ард улсын талын сургуулийн удирдагч хушууч генерал Үү Юн Жунд орчин үеийн технологийн дэвшлийг харуулсан онцгой үзүүлбэр болсныг онцолжээ. Хамтарсан сургууль анхудаа бүгд найрамдах ард улсын нутаг дэвсгэрт явагдсан. Сургуулийн нэгдсэн буудлага болон хаалтын ёслолын ажиллагаанд Монгол улсын талаас батлан хамгаалахын дэд сайд Баасан Дамб, зэвсэгчдийн жанжин штабын сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Төрмөг тэргүүтэй албаны төлөөлөгчд оролцлоо. Уг сургууль нь хоёр орны харилцааг хөгжүүлж цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэн талуудын харилцан ашигтай бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол улсын гадаад удирдлагын мөн чанар түүнийг илэрхийлэх бүс нутаг олон улсын давцанд баттгаж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол Хятадын найрамдалт харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн бодит алхам болжээ. Монгол улсын төсөвтгчийн бүгд найрамдах ард улсын ардын чөлөөлөх армийн хамтарсан талын түнш 2026 байлдааны буудлagaтай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө.